Маш ямар Аа. арай. 짠! За, бүх чигнээ гаргаад тавьчихсан байна. Хурдан идмээр. Гэтэ би ганцаараа энэ бүгдийг идэж чадахгүй штэ. Тэгэхээр бас өөр амтны мэдрэмжийг ч гэсэн гаргахын тулд тоогоочхыгаа урьсан байна. За сайн байцгаана уу бүгд өнөөдөр юм төргийа. Урьсанд баярлаа. Орж ирс манай Хүрэлцэн ирсэн тийм. Хүрэлцэн ирсэнд баярлаа. Орж ирсэн. Алинасаа хэлж идэх вэ? Би Энэ ингээд юу юм бондгор чигээр юм уу те? А энэ болохоор чиз бол. Энэ чик биш юм уу те? Чик биш. За энийг түр ингээд тавьчих. За дараа. За. Эхлээд чикнээ идэнэ гэж штэ. За энэ 5 төрлийн дахианы мах байгаа юм байна те? Тийм, 5 төрлийн дахианы мах байгаа. Энэ болохоор солонгост болохоор бүринкл гэдэг нэг бүрида тэнгүүтээ твикл гэдэг хавчаасаа бүринкл гэсэн. Аа за. Энэ яг энэ идчихэж байгаа нь ямар төрлөг нэ? Энэ нь болохоор бүринкл. Аа за за. Аа, Шууд идэ. ямар ч юм идэх. Шээ. За та соусын дээр идэх. Аа за. Өчир зүгөө амрууга хийгээрэй. Энэ болохоор нөгөө ясгуугийн захиалсан байгаа. Идэхэд амаа. Тийм байна, ясгуу байна, Энэ тийм. нөгөө ингээд доошоо учраас. Ер нь ясгүй зүгээр л дээ идэх. Гэтэ энэ өмнө зөрөө байдгүй ер нь ясгүй ястай. Зөрөөтэй. Ясгүй нь үнэтэй. Эднээс хамгийн үнэтэй нь аль нь? Хамгийн үнэтэй нь ерөнхийдөө ойролцоо 23,000 бүринкл. Энд хог хаягдл гарахгүй нь шүү дээ. Идчих те. Идчих та хог болоод байгаа. Гой солонгост бол нөгөө хоолны хог Аа, айн идчих өөр хоолны асуудал хог байгаа байхгүй тий. Манайхан шиг бүгдийг нийлүүлээ хайчдаг хүмүүс. За, танд ямар хаамтай санагдчих? Тань үдээ. Ингээ задлаа харъя. Нэг юм надад болохоор тослог, тэгсэн мөртлөө давсдаг. Чихэрлэг энэ гурван амтыг гурвуулангийн толцсон байна. Тослог, чихэрлэг, амтлаг. Энэ бол бусдыг нь идчихэж ялгаагаар миний хувьд бол тэх юм бэ. За ингээ соус руу дүрхээр чинь яриад тослог гэдэг юм орж ич зүцгэн шиг. А дангаараа болохоор яг тийм улаан цайм амтлагаа бол мэддэхгүй. Улаан цайм. Гэхдээ дангаангийн эзэн гэсэн надад болохоор юм тослог тэгээд За чихэр амтгч чинь надад бас чихэр. тийм бас чихэрлэг ингээ гурвуулангийн холжчихсан ам. Ер нь яг солонгосчуудын залуучуудын дунд амар ер нь бол тийм алтартай их захиалж иддэг. Ер нь жоохон нас өндөр хүмүүс жоохон юм би одоо мууштай тий ерөнхийдөө бол амар их соустай гэдэг юм тослог шарсан хуурсан юм дургуун хүмүүс болохоор энийг нэг захиалж иддэг. Тийм үү. Тийм төрлийн хүмүүс тий. Хойлоод бол чиз бол хэлж үзье. За тэгээ. За задлаа. За. Гол нь нэг задлахгүй, ингээд задлах таахгүй. Тийм үү. Ингээд чиз нь уулна ингээд татдаг. За энэ нөгөө хүмүүс үзэж байгаа учраас ингээд бүр энэ гадна талаар нь юу вэ? Энэ юу юм? Гурал юм байна. Энэ жоохон Энэ дотор нь байгаа энэ цагаан юу вэ? чиз. Чиз маа. Тийм байна. Манай бэлсэг шиг. Танд ямар байна? Энэ бол гоё юм байна. Энэ бол янз бүр биш үү? Энэ болохоор ингээ 23,000 вон. Чиз болноос болохоор тустай үнэтэй байгаа. Тэгээд юм муу болон энэ соус тэгээд ийм латтай ундаатай зүг дагаалтаж ирсэн. Хоёлаа юу яа? Соусгүйгээр зүгээр ингээд эхлээд бүгдийг нийтэд үзье яг цэвэр амтлагаа юм. Тэгвэл дараа нь соус орчхороо бас сонир болдог байгаа. Толгойр гэдэг. За энийг идсэн те. За хоёлаа тэгвэл дараагийнх нь Ер нь цаанаас хөөчдөг байж тээ. За за тэгвэл энийг идэх үү? хар юм аваад. За хар юм. За энэ нэж Гадны гадаргуу бол нэлээ юу яатсан ба шүү. Бүр ингээд шатсан гэхээ шиг юу вэ? бидний чикен болохоор ерөнхийдөө нэг юунд шарах шүүгээд 200 градус тийж эхэлж болгоод дараа нь болохоор гаргаж ирснээр тосонд ингээд шараад буутах. Юу процесс нь те. Тийм процесс нь тэгж болж. Эхлээд шарах шүүгээ дараа нь тос гэж орж ирж тийм те. За идэд үзээлээ. Та ер нь чикний хөл хэсэгтэн дуртай юу? Эсвэл цээж хэсэгтэн дуртай юу? За яг зорилго хүн яг ер нь бол энгийн үед бол бүгдэнд л хийдэг. Ер нь солонгосчууд ер нь бол тэр нээр чухлахгүй. Хөлөө цээж үү? Тав юу такасан? Надад бол чээж. Цээж. Тий. Биш мас солон нэг төмөр өргөдөг. Би бол ер нь аль нь жоох вэ? Чикен. Тэгээ энэ ястаа нь бол жоох мөлжүүртэй, сонирхолтой. Манайхны нэг нэг Бах иддэг шиг. мах мөлжтөгтэй адилхан. Энэ болохоор хоёр төрлийн соустай ирсэн байгаа. За энд нь та нэг идэж үзээд бас энэнд нь идэж үзээрэй. За тэгээ. За энэ төрүүлж эхний эдсэн дахианы махыг батхад энэ бол тийм шаржгандаг юм байна.
Хүүхдүүд идэх юм бол бас тийм сонирхолтой байна тий. За таны тэгвэл нөгөө одоо энэ ямар хүн амттай таны бодлоо. Танд яг ямар хүн амтдаг чи? Шарчхамдаг л байхгүй. Үгүй дээ халуун ногоотой тий. Тийм баг зэргийн халуун Тийм байна. ногоотой. Түүнээс Тэр нэг биш. гоё. Би халуун ногоон төлөв дуртайхгүй юу? Тийм халуун ногоотой. Нэг их биш бол биш юм. Гэтэ яг таарсаад байна уу. Та халуун ногоон тэр дуртай. Би ичтэй бас явдгуумаа. Гэтэ яг хаяа нэг кимчи жигмиг бол идэнэ. Энэ бол Ер нь бол одоо ингээд Монголд байдаг чигнүүдээс солонгос байдаг чигнүүд ингээд төрлөөрөө ингээд айгүй олон бас ингээд сонгож идэх сонирхолтой байгаа. биш Монголд нэг хийж дахин юм аа. Нэг хий бол идэж байгаа. Гэтэ энд ирээд энэ чинь бас ховор төрлийн хоолнд ордог байхгүй. Хаяа нэг цаг зав гаргаад чикен түү чикентэй гэдэг л. Чикен тэгвэл чикентэй. Та тэгвэл чикентэй юу хойлж уух дуртай вэ? Та ер нь ямар архин дуртай вэ? Солонгосоос. Чикентэй ч одоо ихтэй хольж бол идэж үзээгөө. Гэтэ кола л ерөнхийдөө кола байдаг. Тэр нь бол нөө чикен чимэг гэж солонгосууд их ярьдаг шүү дээ. Чикен мэлжүүдээ. Тэгж ууж үзэг. Манай баавгаах. За хоёроо баг. За би бол дууссан айлж ясын одоо. Дахиад өдөр аваа. Чикнээ дайлуу яа. Өмнөх нь бол юм шүүслэг амттай. Тийм байна. Эхнийх бол халуун ногоогүй байж. Халуун ногоогүй. Тийм байна. Өглөө дарслаг Тийм тийм байна. гурван төрлийн соус нийлүүлдэг. Гурван амт. Соус нь гурав. Соус нь гурав шиг нөгөө нэг Энэ өөрийнх нь юу? Ингээд нөгөө нэг ингээд бүрдсэн байгаа юм. Надад бол яг нөгөө нэг юм. Би ерөнхийдөө бол юм ястай юм дуртай. Та Мөлчихгүй таам үү? мөлчгөө тэр тийм дахиад эзэн юм шиг мэдрэмж төрдөг гэх юм. Харин тэр мөлчих тэр капчин л тэр байхгүй юу? Монгол болохоор тэр юм болоо гэж. Та энд ирээд хэр их мах мөлчж дээ доо. Мах ч нэг мөлчихгүй л байна. Мөлчөд тохиорч тийм. Гэхдээ махны лгүүрүүд бол хавар мавар байдаг шүү дээ. Хаяа нэг мөлчмөр санагдвал хамгийн хэцүү нь тэр юу л байдаг юм да. Яс хогоо яах вэ? Тий. За ага хоол идчих чи хог руу дараад. Бай хог руу. За. За дахиад идэггүй. Та Чи өсөд болцсон байгаа уу? юм уу? Та чи чикен дуртай гээгүй Чи юм уу? өсөд байгаа юм шиг. Тэр ямар сайн идэж штэ. Би бол сайн идэж чикнийг бол. Би чи эхлээд ингээд бүгдийн сайхан цадаагүй байгаа дээрээ өлөн дээрээ хамтгаа мэдрэмжээ алдаагүй байгаа дээрээ хүн чинь нөгөө манайхан цадчгаараа сонио хоол вэ гэдэг хэлдэг шиг. Тэрнээс өмнө нарийн торгон мэдрэмжэн дээр хаханд бүгдийг ингээ амсаад. За тэгээ. За наата идчихээ тхөө. За. За тав идчих юм. Хандрах юм байхгүй. Энд чинь бас жоохон гашуун. Биш үү? Тэнгүүдээ нөө Мөнтэй гашуун дуртай байгаа дээ нөгөө. тийштэй аа. Тийштэй. Гашуун нэсэн юм дэх дуртай. Гашуун эсвэл нэмбэг, лимон. Тийм эсвэл жимс дуртай штэ. Би нэг их итгэр бас жоохон толгой зэрэг хэрэгэд даваад идэх ш тусгаараа. Мөн цогт. Баавгаах маань мөн цогтдаг байгаа. Нөө жиги хидээд бас нөө ингээд хидээд хаа бас ингээд жоохон амтгүй одоо энэ л цадаад жоохон амтгүй мэдэрч шүү дээ. Тэр үед нь яг мүүтэйг хойлоод. Тэнгуү дахиад орж ийн те. Ер нь нэг амттай гоё. За il 3 дахь руу гараа тийм ээ. За зүгээр. Торгон мэдрэмж байгаа дээр хоёлаа сайн амсаад. Энэ фрадак чикен гэж байгаа. За мэд ярьжээ. За фрадак чикен 21900 вон. Тэгээ энэ болохоор цав баглаа болог нь болохоор энд гаргаж өгөх бах. Энэ болохоор ерөнхийдөө юм нөгөө брендийн цүнхний савлгаатай. Брендийн цүнх авах нөгөө гадна талаар нь муу төгдөн штэ. Тийм үттэй. Ага гоёвтай нөгөө. Гоёвтай нөгөө. Ярьж яах нь гэдэг. Би тэг жоох юм хараас тээ яаж юм бэ? Брендийн цүнхний юм савлгаатай ирдэг. Чикен дундаа одоо мянпун тэгээ солонгосоор фрадак чикен байна. Энэ болохоор Black Alio гэдэг төрөл нь байгаа. Тэгээд нөгөө энэ болохоор Парисын паста. Пастаны тийм пастаны амтлагаагаар хийсэн. Танд юу ямар хөө? Би л эдний чикен юу нь амар дуртай. Жан. Савлгаанаас ахуулаад амар гоё орж ирдэг. Танд жоо идэх. Таны жоо идэх. Бас одоо эдний соус нь. Соус нь. Юугаар хийсэн? Энэ болохоор манууд тэгээ гүүчүү. Гүүчүү? Ногоон гүүчүү? Ногоон гүүч. Ногоон гүтэй тий. За юм байна. Чи ицсэн юм. Би чи ивчнэ би. За тань энэ ямар хамтай? За энэ боломжтой юм байна. Бусдын боломжгүй гэж байгаа юм шүү. Зүгээр энэ манай монголчууд ингэ итгэж болоод яг л нэг монгол. Бас монгол хүн ямар амтан тохихгүй гэдэг нь чухал шүү дээ тий. Энэ жоо идүүртэй. Энэ яг боломжтой юм байна. Таны маханд бол муу юм байхгүй тий. Тэгээ бас онцлог нь
саримсаа хатаагаад тэгээ ингээд шахаад Тэр нааж тий. Ага дээр цацчи наажи наа. Ингээд нэр наахгүй. Та эцэм үү та энэ саримсын хийдэг үстэй тэндээс аваад. Тэгээ. Тийм үү. Тэрс юм байна. Саримс мөн бай. Тэгээ солонгос болохоор нөгөө нэг бөөнөрөө байж байгаа чикен захиална штэ. Тэнгүү солонгосч юу нь бол одоо нөгөө нэг та солонгос найстай юу? Эрэгтэй юм тийм үү? Ер нь. Ер нь. Ер нь байх дандаа дүүн штэ тийм. Би тэгээ солонгос найстай болох тип зааж өгье. За тэг. Солонгос ингээд дахиад захиална штэ. Тэгэхээр хүмүүс нөгөө нэг юу ий одоо нэг ч гоё өстэй. Гоёыг нь та ингэ хэлэх өстэй. Гарын. Гар биш хүлээ. Гар юм уу? Гоёыг нь ямар ч өстэй. За. Яа тэгвэл нөгөө нэг гоё чинь одоо хоёрхан байгаа штэ. Тэнгүүтээ өөрөө ингээд ямбуу хийгээд өгч ийн одоо ингээд 50 өгч тий. Нэг нь би нэг нь чи хийдэ. Ер нь бол хамгийн гоё амттайгаа тэр хүндээ өгч ийн гэсэн штэ. Тэр чи ер нь бол ингээд бөөнөрөө байж байгаа захиалах гэхээр хин ингээд юу юм гоё нийтхэн гэдэг бас амар эргэлзээтэй аха сонсмоор мэдмээр л юм байна. Танд ер нь ямар вэ? Та юм гоё хоолыг дээр энийг л жаргалтай болохгүй улам ингээд хоолоо бодоод бүр гүн бодол тавьдаг байхгүй. Та юу бодчих таны за Монголын нутаг бид та солонгос тэрийг хэр удаж байгаа вэ? Би нэг 7 жил болчихлоо. Тэг хорноо санаж байна уу? Амжилттай гэлээ явж л байна да. Энэ зүгээр юм байна уу? Энэ бол өөрийн нараа санамдэрсэн болохоор юм биш. Хэл орноо гарнаа. Энийг үү те? Дамид аав. За баярлаа. Баугаах. Манай увс биш увсах л та. Тэгээ увсын ёсонд болохоор идэж уух юмны дээж. Архины дээжийг дандаа нэг эмхтэй хүндээ төрүүлж энэ бас хөдөөж гисэн бас нэг тийм одоо джентльмен зам бас байдаг шүү. Монголчуудаа. Тэгээ Монголын бас хүн гайхдаг эрэгтэй хүмүүстэй гэдэг юм шүү дээ. Энэ төв алхруу ороод ирэхлээр нөгөө одоо усаа шилжиж ирээд энэ халахын нутагт байрлагдсан усынхаа ингээд эхлээд эмхтэй хүндээ дээж өгөхөөр гайхаад идэх байхгүй. Яагаад ингэ? Вау! Манайхаа гэж. Тэгвэл нэг усын жоох юм аялга байдаг штэ. Одоо энэ солонгос ч гэсэн Бусаны аялга. За сатур тий. Тэнгүү та гоё ингээд идэ ч юм уу тийм сонирхолтой аялгаар бас нэг үг хэлж өгөөч. Сонирхол. Усаар идэ хийх өгдөг бай. Зүгээр л идэ хөө. Хатхууд бол жоохон тийм хатуу ярьдаг. Идэ ингээ тэги. Ингээ тэг гэдэг. Манай усынхан бол аргадаж ярьдаг байхгүй. Ингээч идэж тий. Идэж. Нааширч. Наашир гэдэг үг өгөө штэ тий. Зөөлрүүлээд нааширч. Нааширч. Ингээч тэгээч гэдэг. Хүнтэй харьцаа нэг тийм бас айгуу тийм аяд зөөлөн талтай. За дараагийнхаагаа хойлоо. За нөгөөхнийхээ амтыг мартаад яриа. 23,000 вон гэж байгаа. За. За урдталтаа бас ингээд мүтэ зүг тэгээд жижиг ийм колатай ирсэн байна. За. За энэ бол юу яаж вэ? Энэ бол тосонд шарсан юм байна тий. Тийм үү. Тэр нь бол илт мэдэгдэж байна. Энэ бас open дэж агаад нэг тосон чарсан. Тийм байна. Өөрөөр би хутлаа хийсэн байна. Энэ нь болохоор юу шүү? Нэг юус тосон чараагүй. Энэ тосон чарсан. Тийм байна. Энэ тос өөх идэх дуртай хүмүүс байдаг шүү дээ. Энэ бол. Заавал тэгжээж нөгөө хоол идсэн юм шиг мэдрэмж төрдөг. Тийм хүмүүс цагаалууд бас болохоор юм байна. За, хөлийг. Оо. За таны 2025 оны гоё үг хэлчих. За ингээд нийт ёо та ямар болцсон. монголчуудаа тий илэг нэгтэй хүний газар яваа бүх монголчуудаа эрүүл энхийг хүсье. Эрүүл байгаарай. За хэлэх юм аа. Тий эрүүл байгаарай. Эрүүл байх л хамгийн чухал байна тийм ээ. Тэгээд хувцас чухал гэшээ би жугаа хэвээр. Би хандаа хаацаарай. Чикен хитэрээ тий. За. Чи яага инегээд байна. Ахар сүйд нь уурсан. Чикен гэрээ. Маа монголчууд тэг зүүлж ярьдаг байхгүй. Шалтгаангүй нэг өвнийг чи одоо ямар ахар сүүл нь уурсан юм уу тий. За бавгаахаа сүүлийн одоо бүр хамгийн сүүлийнх дээр ирсэн мэн үл эзэр аваад.
За энэ болохоор бусдаас хамаагүй өрмөс. Тийм ээ тий. Соус моо. Энд юу байна? За чи хэл. Энэ болохоор миний нэг чихэрлэг майонезтэй нэг тийм соус байт юм аа. За. Дээдлийнх нь тэр байна. Тэгээд дотортлийнх нь болохоор жоох юм халуун ногоотой соус юм шиг байна. Улаан. За. Канжаан тий. Тэгээд доошоо болохоор зүгээр шарсан чихэл л шүү. Аа. Дээдл нь жоох юм ингээд Энэ цагаан юу чи сонгон ингээд жоох цацсан. За идэж зээлээ. За идэ. За энд бол нэлээд их юм орж. Амтлага тий. Энэ бол бусдыг отоход одоо нөгөөдөл нь муулсан болчих үлээ. Үгүй гэхдээ монголчууд агаа ингэж болчих гэж байгаа юм. Энд чинь ингээд үдээд соусын амар цацсан байгаа шүү дээ. Тэгээ их орсон мэн гэж болохгүй. Эднэр ч гэсэн ингээд амар их одоо ингээд орцсон л байгаа шүү дээ. Уул. Энэ яг Монголд байдаг чикен юм. Миний бодлоор. Маш зөөл юм байна. Амтлаг чикен гэхээр ер нь бол Монгол нүүн ингээд амтлал байж байдаг. Чансан юм уу? Арай чансан үү? Шаарсан. Аха. Энэ их эдрийг бодлоо чансан юм шиг зөөлөн болсон байна. Энэ бол ер нь энд тэгээ 23 мянга ба. Тэгээ ер нь бол та түрүү нөгөө юунд сурахтай гэсэн чинь цээж маханд тэгвэл солонгос болохоор өрмөц онцлог нь тэгэхээр цээжийн захиална скол ингээд хөлхийг энэ ч юм ингээд тус нь ингээд захиалж болдог. Би зөвхөн тэр хэсгийг авъя гээд. Тийм яг хэсэг хэсгээр чихний газар явах та яг. Тийм захиалахдаа би яг ингээд энэ тарын хэсгийг авъя гэдгүүл зөвхөн тарын хэсэг. За. Би цээжийг авъя гэвэл цээж нэм. Тэгээ бас гоё нэг онцлог нь пам. Хоёр өөр төрлийг сонгож болдог. Ингээд нэг хайрцагт хоёр өөр юм шүү тийм ээ. Одоо ингээд нэг дахиад тална. Тим соустэй, тална ийм соустэй гэд хоёр өөр төрлөөр ирдэг. За, тэгвэл өнөөдөр ингээд 5 төрлийн чикен нэвтрүүлээ. За. Танд хамгийн их таалагдсан номер 1. За, эхлээд 5-аас эхлэе. 5 4 3 2 1 гэвэл 5 дугаар байранд орох нь таны бодлоо. Энэ солонгосын яг топ 5 чикен таны унд авчирсан байна. Та эндээс бас 5-аас нахуулаа нэг хүртэл дугаарлал. Тэгээ дугаарлахаар бас жоо онцгой байна тийм ээ. Зүгээр надад ингээд зүгээрээ агаа ийм битээ нэмсэн сэтгэлтэй бай. За энийг би явуулчих. Миний хувьд шүү дээ тийм ээ. Энэ 5 дугаар байна. За би болохоор ямар өчтэй гэхэлээ нөгөө тосог баг хэлдэг юм аа. Тэгээ миний бие онцлог тааруулаад энийг 5 руу оруулчихъя. Та чи манай монгол ах нарыг бодол бас тосог баг хэлдэг. Солонгосчсан байна шүү дээ. Одоо баг энэ хийхээ энэ бол шүү. За энийг оруулчих. Энэ бол би бас амттай байна гэдэг. Энийг амттай хүмүүс итгэжтэй хүмүүс. Энийг 3. Энийг 4 3 2 тий. За энийг одоо миний надад хамгийн таалагдсан нь бол энэ. Ва, продакт 명품. Чикен 중에 명품 골랐다. Энд бол одоо юу байна? Ямар ч илүүдтэй юу алах? Бусдыг бодоход. Та гэхдээ яагаад ингэж тасалж ингэж хийдэг байгаа юм? Энэ таслаад байгаа нь эсвэл ийм бичлэгэндээ орж ийн. Ингэж задаад ингэж ямар ч хүнэлтийг ингэж хийдэг л дээ энэ бол одоо доторх юуг нь харж шít. Бүт махны болцсон. Тогооч юм өөр юм аа тий. Та тэгвэл ерөнхийдөө захиалвал ясгүйг нь захиалвал дээр юм байна даа баг. Шууд амдаа хийх нэг өөр ингээ хараад бас энэ за бас нэг өөр байхгүй. Би болохоор ерөн л ингээд нэг юм ингэж шууд барьж идэхээр илүү амттай санагдав. Надад болохоор яг энэ брэндүүдийн бас өөр төрлүүд нь байгаа гэсэн яг энэ төрлүүдээс бол 5 4 3 2 1. Энэ жоохон халуун ногоотой. Жоохон халуун ногоотой тийм гоё амтайсан болохоор жоохон халуун ногоо. Энэ ч гэсэн гоё ламтай байсан л та гэхдээ энэ илүү жоохон халуун ногоотой. Тийм. За дахиад нэг үлээ. За. Цаашаа харж уудгийг яаж вэ? Колого. За. Яа. Гоё лаха өнөөдөр их сайхан байна. Чики жин баг багтайгаа болтлаа. За хутаа ингэж яг олон дахиад зэрэг идэж үзчихээ. Танд ямар байна? Сэтгэл бол сайхан байна. Мэдрэмжээ алдахгүй тул тэгээд нөгөө гадагшаахаа сэтгэлээ нээж өгөхгүй ба тий. Боддог байхгүй. Дотроо тий. Тэгэхээр дэлхийн тогооч нарын одоо ахлах тогооч шин дандаа эрэгтэй хүн байгаа шүү дээ. Тэр юугаараа эмэгтэй хүнээс давуу байдал үүсэдэг юм гэхэлэр нөгөө сэтгэл хөдлөл гэдэг юм чи өөрөө бас амар чухал энэ хоол амтлагаанд. Тийм. Эмэгтэй хүн чинь ингээ байнга хувирал янз бүр болоод тахаар амтлагаанаас алдагдаад байдаг. Тэгээ дандаа ахлах тогооч нар эрэгтэй хүн байдаг шалтгаан бас энэ сэтгэл зүйтэй бас амар холбоотой. За манай баага ах маань тогоочийн үүднээс их тайван
сэтгэлээ дарам байж амталсан байна. Би бол яг эмэгтэй хүний үднэстэй сэтгэл хөдлөлтөөр амталж үзлээ. За өнөөдрийн дугаартай хамт байсан та бүхэндээ баярлалаа. За та манай үзэгчдэд зориулаад гоё үг хэлвэл. За өнөөдөр ингээд дүүгийн урилга аваад ирээд 5 өөр төрлийн брендийн чикен идэж үзлээ. Маш амттай байлаа. Бүгдээрээ эдгээр ингээд 5 өөр байгууллагын хамгийн шилдэг одоо best чикнүүдийг бүтээр урд тавьсан бүгдийг идэж үзлээ. Бүгдээр амттай байлаа. Та хэд маань чикен захиалахаар бол одоо брендийг харж агаад ингээд цагаалгаа өгөөрэй. Энд болохоор ер нь бол хамгийн шилдэг 5 төрлийн сонгоод аваад ирсэн. Тэгээд шилдэг 5 брэндээ сонгож авч ирээд одоо тэр брэндийнхаа бас нэгдүгээр ч хэсдэг сонголтуудыг нь авчихсан байгаа. Тэгэхээр та бүхэн бас эндээс дахиад идэж үзээрэй. Та нарт таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ахын сонголт бол Product гэсэн. Миний болохоор Күмнээ өнөөдрийн дугаартай битэрцэг байсанд баярлалаа. Миний хувьд бол хамгийн аз жаргалтай дугаар. Тэгээ би чикен дуртай гэж эхний дугаараас хавлаа чикен гэдсэн шүү дээ. Тэгэхээр маш гоё дугаар байлаа. За одоо ямар ч байсан бас бичлэгээ дуусгачаад үлдснэ. За өнөөдрийн дугаартай хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаараар юу үзэх хүсэж байна? Комент хэлүүлдэж өгөөрэй. Хүрэлцэн ирсэн ахтай баярлалаа. За баяртай.